Улсын их хурал гардсан намын бүлэг 5 дугаар сарын 30-ны өдрийн бүлгийн ээлж туралдаанаа хийж дуусглаа. За өнөөдөр бид нэр хилцээр төлөвлөсөн дараах асуудлуудаа үндсэнд нь хилцэж дууслаа. За юуны өмнө нэгдүгээрт Монгол Улсын засгийн газрын 2008-аас 12 оны үйл ажиллагааны хөтөлбөр, за эдийн засаг нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар энэ 7 хоногт Улсын их хурлын байнгын ороо чуулган нэгдсэн уралдаан хилцээр төлөвлөсөн учраас бүлгийн санал дүгнэлт бэлтгэх ажлын хэсгийнхаа мэдээллийг сонслоо. За ингээд үндсэндээ ажлын хэсэг бол үндсэндээ засгийн газрын 2008-аас 12 оны үйл ажиллагааны хөтөлбөр тусгагдсан макро эдийн засгийн мөн санхүүгийн үйлдвэржүүлэх бодлогын хүрээний дэд бүтэц хот байгуулалтын гэсэн ийм үндсэн том төрлүүдээр одоо хамгийн том ажлуудын орхигдож байгаа заалтуудыг бол үндсэндээ хөндсөн. За эдгээр асуудлуудыг бол хугацаанд одоо биелүүлээг байгаа учраас засгийн газрын үйл ажиллагааг бол хангалтгүй ажиллаж байна. Тийм учраас үлдэж байгаа хугацаанд энэ том чиглэлүүдээр бас тодорхой үр дүн гаргаж хоног хугацаа шахаж ажиллах ийм саналыг Улсын их хурлын чуулганы хуралдаанд оруулж танилцуулах ийм санал дүгнэлт гаргасан байгаа. За бүлгийн санал дүгнэлт бол бас өдөр тутмын нэлээх сонингуудаар дамжиж гарсан учраас би одоо дахиж бас заалт болгоноор нь ярих шаардлагагүй болов гэж ингэж бодож байна. Ингээд чуулган нэгдсэн хуралдаан дээр орж танилцуулж хилцүүлгийг хийнэ гэсэн ийм шийдвэр бол гаргалаа. За хоёрдугаар асуудал бол Монгол Улсын эдийн засгийн нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай их хурлын тогтоолын төслийн хилцэх асуудлыг байгаа. За засгийн газрын хэрэглэх газрын дарга Хөрлөбатар дарга нөгөө намын бүлэг дээр яг энэ асуудлаар танилцуулга хийж байгаа учраас бид бүхэн хилцэх хэсэг энэ 7 хоногт үндсэнд нь зарчмынхны хувьд нь дэмжиж явъя. За шаардлага гарах юм бол эхнийх нь хилцүүлгийн үед засгийн газрын төлөөллийг байлцуулж бүлэг тодорхой санал дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзвэл тухайн үед нь хилцъя гэдэг дээр бүдгийн гишүүд бол санал нэгдлээ. За 3 дугаар асуудал бол төрөөс хөлийн бомтын талаар баримтлах бодлого батлах тухай их хурлын тогтоолын төслийн талаар бас бүлэг ажлын хэсгээ байгуулсан ажлын хэсгийнхаа дүгнэлтийг бүлгийн хуралдаан дээр бол танилцуулсан байгаа.